Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжүүлж байгаа ажлын байрыг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, ахмад мэргэжлийн зөвлөх үйлчлэгийг хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдаж, үр шимийг нь хүртэж байгаа иргэн жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилгоор хөдөлмөрийн өгөөж нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Намайг Мягмар Сөрөнгийн Мөнгөн Зул гэдэг. Би өсчин мэргэжлийг эзэмшээд 9 жил болж байна. Хатан салоноо нэгээд 1 жилийн нөрөө үзэж байна. За тэгээд өөрийн хүсэж мөрөөжсэн салонтой болох гэсэн хүсэл мөрөөдөл маань биелсэн. Манай хатан салооны давуу онцлог тал нь гэвэл хүлээлгийн танхимтай 5 тухтай орчинд бий болох гэж зорьсон. За тэгээд үйлчлүүлэгч нартаа ер нь бол өглөө эрт онгойж орой хаахыг эрхэмлж байгаа. Тэгээд манай салоны үйлчлэг нь болохоор өсчин, маникюр, сурмус, мейкап, биткюр гэдэг ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хөдөлмөр халамж үйлчлэгийн маань ерөн сүүлийн үед залуу бизнес эрхлэгчээ чиглэсэн үйл ажиллагаа нэлээд явуулж байгаа. За тэр стартапт шалгарч манайх 10 сая төгрөг авсан. 10 сая төгрөг нь хөөгөө урт хугацааны залуучууд руугаа чиглэсэн айгүй үр өгөөжтэй айгүй боломжийн тэгээ залуучуудын гарааны бизнесийг дэмжсэн. Манайх болохоор энэ дэмжлэгт хамрагдсанараа хүлээлгийн танхимаа 5 тухтай орчинг бий болгосон. Тэгснээр хүмүүст аягүй таадамжтай байгаа. Эмэгтэй хүмүүс өсчөнд ороод олон цагаар удаан суудаг. Тэгээд одоо хийн будаг хийлгээд 2-3 цаг суух жишээний. Тэг чин урд хүлээлгийнхаа танхим суугаад, копигоо угаад, телевизэр үзээд тэг 5 тухтай гэртээ байгаа юм шиг орчин гэр нь бий болох гэж хүлээлгийн танхим гэдгийг төгжүүлсэн да. За манай давуу тал гэвэл жижигхэн 2-оос 3 настай хүүхдүүд, эрэгтэй хүүхдүүд үсээд засуулахад өсчингийн суудлал нь айгүй тийм томдоод тэгээд үс засахад айгүй бэрхшээлтэй байдаг. Тэрийг хүүхдийн юм булан гэж бас бий болгож өгсөн байгаа. Хүүхдэд зориулсан хүүхдийн суудал, хүүхдийн тойл тэгээд тиймэрхүү зүйлийг нь бас хүүхдүүд рүүгээ чиглэсэн хүүхдүүдэд 5 тухтай байх талаас нь бас ажилласан. Манай Дорнод аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар бол ер нь сүүлийн үед залуучууд руугаа чиглэсэн айгүй тийм хэрэгтэй бас тэтгэлэг янз бүрийн хүү багтай зээл мэлийг олгож байна бас нэгтлэн айгүй давуу талтай байгаа. Тэгээд цаашдаа хөдөлмөр халамж үйлчилгээтэй ингээд өшөө их залуучууд руугаа чиглэсэн гарааны бизнес дэмжсэн үйл ажиллагааг зохион байгуулаарай гэж та бүхэдээ бүгдэнд нь ажлын амжилт хүсэж байна.